хонгор минь subscribe дараарай. Флагийн нэг дуун дээр ямар дуу вэ? Уучлаарай. Гинжигийн тост дуу зоос дээр байгаа тий. Мож дуун дээр нэг хилтогийн нэг юм байдаг юм аа. Түүний бүсэлхийг босд ирчүүд үнсдэг, харин тэр миний доодхийг үнсдэг. Тэнгүүд ми бодож байгаа хэд яста би бас хаяа пүси идэхтэй бас өөр хүнийхийг үнсэж байгаа л гэсэн. Гэхдээ тийм л байгаа шүү дээ. Тий, би ч хаяа боддё өөр хүүхнийхийг устаалаа. Тэр ч яах вэ гэж. Манай бэлгийн плейлистэн дээр юу байна? Кекс лист дээр юу байна? Тийм байхгүй. Өсвөр насандаа л нэг жоохон тэгжсэн юм нэ. Тэрнээс одоо тэгээ ярин яат юм бэ? Тэгээд хийдгүй юм шүү баг. Тэгээд янз шин. Анц тохиолдол хийн. Үгүй л тэгэл үгүй. Гэтэ юу ч дуу муу тавих вэ? Тэгэл гяс ингээл тийм бодохгүй ш дуу муу. Тийм үү? 50 маяг гэж. Би романтик биш. Зүгээр өөрөө л 50 гэж шүтдэг гэж юу? Funny тийм. За. Нэн тийм ээ. Тэгтээ та согтуу сэгсэг дуртай. Үгүй. Та дургоё. Дуртай байдгүй. Үгүй юу. Согтуу хийснийх нь өглөө нь гоё байдаг те. Өглөө нь. Согтуу. Яг согтуу хийсэн гэж бодъё л доо. Маргааш нь өглөө нь илүү гоё байдаг шүү дээ. Яа. Мэдгүй өглөө нь ерөөсөө хамт байж үзээгүй гэж. Дандаа хөөгддөг. Sorry зэ. Шууд тарихгүй юм байна гэсэн. Тэг хөөгдөг гэж хэлж штэ. Үгүй хаяад явдаг гэсэн. Гэтэ өглөө нэрээ хамгийн гоё байдаг шүү өглөө. Ер нь яаж ч бацсан өглөө гоё штэ мэдээж. Morning. Чиний лист юу? Зоологийн. Бодхоо. Бодянова. Рио Бодянова. Бүр альбом нь хэлж штэ. Өөр чин бүр юуны бодхогийн нэг цомог байдаг юм л да. Summer Night ч үлээ. Тэрэн дээр нь бүр 6 дахь дуун. Summer Night амар секси нэг охин ингээд дуграад байдаг штэ тий. Дууных нэр нь бүртэл sex гэж байгаа. Sex. Тэр бүр Монгол хүн амын тоог нэмэх юм байна да. Тэгээ болцсон уу? Бодхоо. Ер нь бодхоо тэгээ сүүлийн үед Doja Cat. Doja Cat. Juicy so what? You say so you say. You say so. I say so юм биш үү? He need a type da you need a that Say US. Doja Cat. Мен Doja Cat сонсдог юм уу? Тэрний ихтэй нэг moo гэдэг байгаа. Тэр амар гоё. Тэр амар гоё тий. За яг тэ сонсдог хүмүүс тэ би муухай сонсч магадгүй тэр moo л гоё яг үнэндээ. Тэгээд ихтэй гоё штэ. Би бол moo тий. Би бол муужгай шүү тий. Би бол үхэн. Би бол үнэ. Яг надад аюу таалагдсан. Doja Cat доктор амар дуртай мөлий. Тэг би амар хөшөө байх гэсэн чи 95 оных ч шиг ёо. Тань тийм бас тийм. Амар авштай. Ямар өгш юм бэ? За жоок гэсэн шүү. За тэгвэл ер нь манай зочин бол бит хоёрын яг сонгосон сэдвэр бол яг тийм амар туршлагатай хүн биш байна. Явсангүй. Өөрөө л юу тавьчт юм байна. Дуу тавьдаг юм. Дэж. Гэтэ бид өөрөө дуулуулт юм. Гэтэ бид нар хоёр дахь сэдв юу вэ гэвэл те. Согтуугаар чат бич. Кекстэй холбоотой чат гэж. Үгүй зүгээр л чат бичихөө эсвэл заавал кекстэй холбоотой. Би бүр надад бүр нэг амар түүх байгаа. За. Тэр нь би нэг жилийн өмнө уулж исэн нэг хүүхэн рүү би юу нь бол тэ согтохтой нэг миний нэг агсан тавихгүй уйлж мөлөхгүй юу чат бичдэг. Тэгээ би нэг надад уулж исэн нэг хүүхэн рүү чат бичиж байгаа юм. Хай юу вэ? Тэгсэн чинь нөгөөд чи найз нь өнөдөр төрсөн гэж үү. Тэгэнгүүт нь баяр үргээ.
Бүр яг энэ яг ярьсныхан дараа сонсчод бүр яг эмгтээгийн орон төсөөлж байхгүй тийм би ингэ төрхийн орон дээр ингэ хөвцсөн тийм тэгвэл төрөөд ингэ бичсэн. Уцанд мессеж ирсэн чи хай. Мессеж би ингэ хүүхдээ өхүүлээ байжсэн өөдсөн. Зургийн нөө. Үгүй юу гэж зургийг явуулах юм. Өөдсөн юу вэ сайн уу мань үсэж золоо. Юу гэх бол тэр мөчийг зүгээр төсөөлсөн чи миний бүр амар инээ төрөөс. Гэтэ айгаа баярлах байсан бол яа гэх юм би ингэж ирэмсэн болоод хүүхд төрүүлээд ийм байхад намайг биччихэ. Тэгж бодгол байсан. Тэгээ би бүр золог наатаа бүр амар хөвжүүлээд бүр хөө юу охноо. 45 хоногийн дараа уулзъя гэж. Хам гайг болохоор нэг яа да. Нэг орж иргий да юу гэж. Эвгүй шүү. Тэгээд энэ сэдв дээр чи ер нь согтохороо ер нь хэр их чат матвчгүй. Бичдэг байсан. Тэгээ би сүүлдээ жоохон айгаад жоохон багсгсан. Юунаас айсан? Надад цаахад Байхтай согтохоол багсахгүй юу? Тэгэхгүй ингээд штэ ингээд би нэг удаа айгсан шүү дээ. Би яг би өмнө ингээд амар сайн өөрийгөө ууч чаддаг гэж утсан байхгүй юу? Тэгээ би ингээд уугаад хитрээ зүр унтдаг. Габэсэн газар ингээд маа ингээд нам Хүмүүстэй биш юм те. Тэгсэн чинь ингээд нэг мэд чи унтгаа олцсон байдیں۔ Тэг гинт кадр орж мороод. Тэгээ нэг удаа уцаа шалс тэгэл ёо ичсэн шүү дээ. Баах юм ичсэн. Яа тэр мэдрэмжтэй амар муухай те маргааш өглөө нь. Йоо тэр чин баг юу те hangover-ийн хамгийн тийм одоо навши мэдрэмжтэй бүх юм уушаал. Яана. Тийм Instagram дээр ингээ буу хүмүүсүүдийн story дээр юм бичсэн ч байх шиг бүр. Шүний 3 4 цагт те юугаа чиж явжсэн. Йоо би бүр нэг ёо миний хоолны групп та нэг хоолны зураг хийсэн хоолныхаа зургийг тавьж байгаа. Тэнгүүт миний хоолны зураг нэр лайк дарж байгаа. Ичрүү бүр хай вай гэж бичиж шахаад. Тэсэр дитгүү гэж. Just тийштэй. Чи жиртээ ямар хоолны зураг оруулсан байлаа? Юу хийзээ? Ийм шүлтөө хоол байлаа. Тийм. Гэтэ би бүр амар гайхсан нэг би зүгээр нэг ингийн шүлтөө хоол хийсэн байхгүй юу? Тийм. Гэсний бүр нэг 1200 хүмүүс бүр лайк марк зүрх мөр дараад гайхаад 1200 аа. Flex. Гэтэ яг одоо жоохон согтолттой байгаа үе мүдээ чат мат бичдэг юмыг ирчүүдээс илүү охтууд илүү хийдэг баха. Тийм үү? Би тэгж бодож байна. Эсвэл би ганцаараа тийм юм уу гэж. Маргааш иглэн бүр ёо. За яг март гэдэг нь яг үндэ нэр. Тий. Гэхдээ яг нэг үе тохиолдог байсан байс. Тэгэл яг 1-2-ийн үед бичингүүт нь тэгэл за ойлгомжтой гэл. Тэгээд мессежний дан юу вэ тэгэж хаана вэ гэж. Өө тэгээд окей ойлгомжтой. Шууд таксины мөнгө зөө боож хэлж байгаа юм. За би ингэвэл ингэ тийм. Амар тиймтэй стратегийн бодлого боддог тий. Гэтэ миний стратеги гэхдээ айгаа өөр явдаг байхгүй юу? Би амар согтоо байхдаа хийдэг үйлдэлүүд нь ерөөхдөө ингээ бэлддэг. Юмыг ингээ бэлддэг. Тэрнээс биш яг согтуу байхдаа шууд ингээд хаана вэ чи хаана вэ хоёлаа ингээ уулзъя гэдэг юм хийдгүү. Санаагаа өгчдөг байхгүй маа. Тэгээ дараа нь хоёлаа ирүүлдэ уулзъя да гэдэг өгчдөг байхгүй. Үгүй шүү дээ чи яг тэр тухайн үед уулзмаар байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Бичих үедээ. Тухайн үед уулзаад юм ярьж мараад ингээ наана цаануугаа ингээ амар юм батуулгачин гэсэн үг. Тэгэл дараа нь ирүүлдэл хийн гэсэн үг. Дипломат. Ирүүлдэ ингээд оо юу вэ би хинэр бичсэн юм бэ гэхгүй юу? Үгүй хэрвээ нөгөө тал нь дуртай ах юм бол тэгэл энэ ч тэгэл нэг тийм техникийн арга юм шиг байгаа гэхгүй миний хувийн техник шүү гэж. Бэлгээ яадаг юм. Би юу? Юу яадаг гэж. Согтуудаа юу? Юу нь яаж бичдэг гэж юу? Нэг бичдэг юм дөө. Би бичих дурггүй шүү дээ. Яаж би тэрэн дээрээ зүгээр ингээд очоо ярьцсан амар амар л байдаг л та. Эсвэл хамт байж хата ч юм. Тэгээ би бичээд юм яг үндэ. Тэгэхээр чиний одоо юу юу вэ? Одоо кекс руу тэ зам хүрэх зам эсвэл нэг одоо дамжлагаанууд нь одоо нэг шүн уулзаал тэгэл юм зүм идэл ууж муугаал тэгэл яаж кекстэй гэж юу? Ихтэй тогтсон юм бол байхгүй. Яг үндэ байхгүй. Амар ингээд
Янз л байдаг шүү дээ. Хаяа зүгээр уул заа шууд ойлгомжтой заа гэл. Хаяа болохоор ингээл би нэг найзында ч юм уу сүлд хаанд заан ч байдیں۔ Тэгэл би үнэхээр яг л мэдгүй байна. Наад тийм тогтсон стратеги мөртэй байхгүй. Тэгэхээр би аягүй стратегт ажилтдаг байгаа байхгүй ерөнхийдөө. Хөө тэгтээ шүү дээ те. Яг энэ те согтуу бичгтэр шүү дээ хамгийн амар давуу талтай нь огтуд тахгүй. Тэ. Тийш дээ. Ер нь бүх юмний давуу эрэхтэй шүү дээ. Давуу эрэхтэй шүү дээ. Огтуд бол ингээл те ингээл нөгөө нэг амар тийм найрж майх гал юм бичих ямар шаардлагагүй. Зүгээр л те. Ой хүрээдэр. Тий. Тэгэл бол ойлгомжтой тэр эрэхтэй. Окей. Гэхдээ эрэхтэй хүмүүс чинь тэрэн дээр үгүй гэх тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Яг тэр шалтгаална. Тухайн үед тэр хүн те чинь нэг тоочглсон хүн байна гэж бодъё. Тэр оройн төлөвлөсөн. За өнөөдөр би энэ хүнтэй яамаар байна. Тэгээ яг шалтгаална да. Жишээ нь нөгөө охин ингээ бодоо олонгоот нь тэгээд нөгөө охин шаачингоот нь баярлаад бодоо олонгоотоо. Тий. Чи нөгөө нэг охин жишээл өөр залуу сонирхол нэг тийм те хаанд авахгүй байх юм бол тэгвэл тий. Би сүлт амар тэнэг согтуудаа нэг амар тэнэг үйлдэл гаргасан. Тэрний юусэн бэ гэхээр согтуу жоохон согтуу тэгээ шүүн ингээ хүн рүү чатчихж байхгүй. Тэгээ тэр нь болохоор зүгээр тэр залууг одоо хүрээдэр мүрээдэр гэж байгаа биш. Зүгээр юу вэ? Өдөрч сайхан өнгөрсөн үү? Хоол айцсан уу? Тэр өөрөө ихлэд үдчихэж байгаа байхгүй юу? Ингээ миний бүх нууд тактикүүд битгий хэлээд байгаа ч гэж байхгүй. Та тэгсэн чи яасан гинэ. Яг тэр залуутай би нэг өмнө нэг удаа уулзсан юм байхгүй. Тэгээд би бодохдоо болохоор ингээд нөгөө ингэж батсан байхгүй юу. Би ч болохоор нэг тийм ингээ хүмүүсийг харж агаад окей за энэ болохоор бах гэдэг нэг сонголт хийлээ шүү дээ тий. Тэгээд тэрийг би зүгээр ингээ one night only болгомоорг байгаа байхгүй тий. Тэрийг ингээд цааштай ингээд хэрэгтэй үедээ ингээ аваа явчмаар байгаа байхгүй юу. Хэрэгтэй үедээ гэж шүү. Залуучуудаа урт хугацааны бодлого. Тэгсэн чинь яг нэг удаа ингээ уулзсны дараа ингээд чат мат бичих ингээл багсаал ингээл бит хоёр харилцаа холбоог жоохон баагүй харна согтуудаа бичсэн байхгүй юу. Тэгээ хиндэ өдөртөө ингээ зүгээр реакшнаар орж ирж байгаа байхгүй гал асж байгаа реакшнаар. Чи миний доор гал ассан. Окей гүш. Тим байгаа гүш. Тэгээ байжсэн юм бичингүүт нөөдөөсөн гэл нэг сонин ингээ бичижсэн сүүлдээ яасан чинь сүлдээ би баг бити хөөр мөр болоод тэгээд бассан бүр яа. Тэг маргааш өглөө шүн тэгээ блоклцсон тэр үнийга. Вау. Тэгээд өглөө нь бүр яа амар ицсэн. Тэгин гото блокноос нь гаргаад тэгээд дахиад агсан гэж. Үгүй. Тэгэл өнгөрсөн. Намайг үгүй биш. Subscribe дараарай.